онцгой байдлын ерөнхий газар үзүүлж байна. Хариуцлага биднийг хамгаална. Монгол эх оронд минь уран цаг ирлээ. Гэхдээ энэ уран цаг суурьшлийн бүсэд байгалийн гамшиг дагуулж магадгүй. Шар усны үеэр болох эрсдэл өндөр байгааг мэрэгчлэнүүд анхаарч байна. Нийслэл хотод шар усны үерийн эрсдэл нэн аюултай болсон төрөд байна. Шар усны үерийн ус халдварт өвчин тархах эрсдлийг бий болгож байна. Шар усны үеэр хэвийн зүйл мэт сонсогддог болсон энэ гурван үг бидэнд ямар хохирол учруулдаг вэ? Айл өрх усан давтаж эд хөрөнгөс үүдэн. Цахилгаанаас үүдэлтэй гал түүмэр гарах магадлал өснө. Хөрсний гулгалт үүсэж их хэмжээний ус хөрсний бохирдол бий болно. Мөн муу усны нүхэн жорлонгийн бохирдол урсаж халдварт өвчин тархна гэх мэт нийтийг хамарсан аюултай олон эрсдлийг дагуулдаг. Шар усны үерийн аюул та бүхний эд хөрөнгөд ноцтой хохирол учруулахаас гадна мэдээж нийтийн эрүүл мэндэд шууд утгаараа сөргөөр нөлөөлнө. Нүхэн жорлонгуудад дайран өнгөрч байгаа энэхүү шар усны үер нь гидсний халдварт өвчин үүсгэх өндөр магадлалтай. Учир нь гэх юм бол халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргаж байгаа мэдээлэлээр 7 хоногт 100 гаруй гидсний халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Магадгүй шар усны эд үерийн аюулаар энэ тоо 7 хоногт 500 болж өсөх магадлал өндөр байна. Бид гидсний халдварт өвчнийг эм угаад идгээчин гэсэн эерэг бодлогоор өөрснийгөө хуурч болно. За гэхдээ гидсний халдварт өвчин гэдэг бидний хоол боловсруулах эргэтэн тогтолцоонд эмгэг үүсгдэг, их үүсвэр болдог. Тийм учраас бид нар өдөр тутам хувийн ариун цэврийг сахиж гараа ариутгаж угаах, за мөн амны хаалт зүүх зэргээр болцсогүй эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа юм а. Гэхдээ хэдхэн зөв үйлдэлээр энэ бүх эрсдлээс урьдчилан сэргийлж чадна. Ямар гэж юу? Үерийн аюултай гуужалга, голын хөндөй, нан дор газраас яралтай нүүх. Өндөр хүчтэй цахилгааны ойролцоо гэрс сууцаа барихгүй байх. Уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрх, ойр орчмын цасаа зөөж холдуулах, бохирдлоо заавал цэвэрлэх. Үерийн ус урсаж өнгөрөх сувг, шуудуу ухаж хашлага барих. Зөвшөөрөгдсөн зам, гүүр гармаас бусад газраар зорчихгүй байх. Мөн шар усны үерийн үеэр дараах зүйлсийг заавал анхаараарай. Үер усны аюулын талаар хүүхэдтэй анхааруулга, сэрэмжлүүлэг өгч, эрсдэлтэй бүсэд тоглуулахгүй, орхихгүй байх. Чухал бичиг баримт үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норхоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх. Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах. Гэнтийн услын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах. Шар усны үерийн аюул 5 дугаар сарыг дуустал хаалгадагших тул эргэн та бүхэн хариуцлагатай байж сонор сэрэмжээ бүү алдаарай. Хариуцлага биднийг хамгаална.